бөмбөгийн хаан тасах. Хөл бөмбөгийн жинхэнэ өрсөлдөөн эхлэх цаг боллоо. Хөл бөмбөг тоглож чаддаг бол хүрээ дээр. Талхны мухлаг хөл бөмбөгийн баг. Нэг хоёр. Шоко. Сүү бас гашилжчихсан юм уу? Юу хийгээд байгаа юм бэ? Талхны Монголын хотын хөл бөмбөгийн баг шалгаруулалт явуулж байгаа. Сүү ормоор байна гинэ. Хөл бөмбөгөө? Сүү хөл бөмбөг тоглох юм уу? Ноён талхаа өглөөний мэнд. Сүү чи хөөрхөн мөрөөдөлтэй юм аа. Шалгаруултнаас өмнө чамд ганц хоёр юм зааж өгье. Хөөх, ноён талхаа та хөл бөмбөг сайн тоглодог юм уу? Олон жилийн өмнө манай багаас намайг л харах гэж очдөг байлаа. Хөөх, цааш нь яриад өгөөч. Хэдий өмнөх амьдрал минь тодорхой. Дасгалжуулагч миний мундаг чадварыг харсан ч намайг өөрийнхөө минь тоглуулаагүй. Үндэсний шигшээ тоглолт болж байлаа. Би тэдний төлөө тоглоно гэдээ амлажсан байсан юм. Манайх 10 оноогоор хожигдож байлаа. Багийнхан буугаад өгчихсөн. Ёс суртахууныг ч мартсан байлаа. Гэхдээ намайг талбайд гарангууд байдал эргэнэ гэдгийг бүгд мэдэж байлаа. Эсрэг бага байжуулах бүх бохор аргыг хэрэгэлсэн. Гэхдээ тэд миний хаанч хүрэхгүй. Эртэл авсан ч гэсэн багийнхныхаа урмыг хугалж болохгүй гэдгийг мэдэж байлаа. Би буцаад талбай руу гарсан. Би чадсан. Эсрэг багийг ганцхан онооны зөрүүтэйгээр ялж чадсан юм. Энийг л тэмцээн гэдэг юм. Ялахын төлөө байга бүх хүчээ шавхах хэрэгтэй байдаг. Гайхалтай юм ирхмэ. Үнэхээр шүү. Хөл бөмбөг яаж мундаг тоглохыг заагаад өгөөч тэхүү. Сүү, спортоор хичээлэх нь зүгээр нэг тэмцээнд орох биш. Байга бүхнээ зориулах нь чухал. Би дасгалжуулагч байгаа цагт чи сайн тоглож байна. Тийм ээ ноён талхаа. Би сурахад бэлэн. Өнөөдөр энэ хоёр яагаад оройтод байна? Юу болоод байна? Дойг байгаа үз таалагдж байна уу? Жинхэнэ хөл бөмбөгийн тоглогч дасгалжуулагч ингэж харагддаг юм. Нэг юм байна. Сүү чамд хүрэх хангалттай их мөнгө. Чимээгүй Шоко. Мөнгийг олохоос өмнө үрдэх юм штэ. Сайн хувц сэргэлэлгүй бол яаж сайн тоглогч болох юм? Гол! Тийм ээ. Айлв сонсъё. Ялсан юм шиг орил. Тийм ээ. Мундаг. Энэ бол ялалтын бүжиг. Сүү зөвхөн гол оруулбал ингэж бүжиглэнэ. Тэмцээний бэлтгэлээ хийхгүй мө? Өшөглөөд дамжуулаад. Шоко. Спортын ертөнцийг мэддэггүй чинь энэ байхгүй юу? Ялалтын бүжиг бол гол тулгуурна. Тийм ээ. Шоко тэмцээ үзэж байгаагүй. Би тэр шиг ойлгохгүй л дээ. Сүү, одоо тэмцээнд ялчхаад намайг тэврэх бэлтгэлээ хийцгээе. За. Гүйцэ. Миний талбайгаас яв. Яагаад бүгдээрээ ийм муу юм бэ? Ганц ч сайн тоглож олдохгүй юм. Наад чи хөл бөмбөгийн шин загварыг хувцсан. Энэ агаар шарагч Жордны цөөн тоогоор гарсан загвар. Бас Дэвид Бекмийн хөлстэй толгой болтов. Тэд чи шилдэгүүд уучраа мэддэг хүмүүс. Би ер нь энд юу хийж байгаа юм бол? Та хоёр хөл бөмбөгийн шалгаруулалтанд орох гэсэн юм уу? Таачглаа. Гэхдээ шалгалт бараг шаардлагагүй те. Шалгаруулалтаа яг одоо эхэлнэ. За айлв. Эхлээд зүгээр дамжуулаарай. Суу, хичээгэр бахархлын минь төрүүлэх. За ирхмэ. За тоглоцгоё. Энэс боо юм гэж юу ах вэ? Чи бас тоглож чаддгүй байлгүй. Юмыг зөв хийгээвэл өөрөө хийж бай. Тэр чинь яах вэ? Зүгээр л бөмбөгөө дамжуулаад. За яах вэ? Санууллаа шүү. Би дажгүй сайн тоглодог.
Эчин үгүй байлгүй дээ. Шонхрын өсөглөлт. Домогт шонхрын өшгөлөлт үний юм байна. Аа! Яха! Хөх. Миний нэм гараг ингээд өнгөрлөө. Гүйцэ, боли ахиж хэзээч хөл бөмбөг заахгүй. Хой хадагтай. Наана бага бөмбөгөө дамжуулаад гаач тэхүү. Чи домогт галын наадам өшгөлөлтийг мэддэг юм уу? Ой, энэ хугацаанд хаа нуугдаж байсан бэ? Талхны мухлаг хөл бөмбөгийн баг чам шиг мэрэгэн буудаж хэрэгтэй байна. Манай багт орох талаар бодож үзээрэй. Үндэснэ лигт тоглож магадгүй. Явж анкетаа бүртгүүл. Тэгээд шууд бэлтгэлээ эхлэе. Цалин хэд юм? Зүгээр л гайхамшиг. Суу, би чамд Японы багийн эсрэг тоглоод хожсноо ярьсан байлгүй. Үгүй ээ. Гэхдээ сайн тоглосон гэдэгт итгэлтэй байна. Яг зөв. Амьдралдаа чам шиг ийм мундаг тоглогчийг харж байсангүй. Өсчний газрын гүлэг. Хөөх Шоко, хоёулаа ажил дээр яг зэрэг орж ирлээ. Их рүүд. Ямар жижигхэн ертөнц вэ? Хөөх, өглөөний минь зайцхан. Идэрэ найзаа. Чи нэрээ сайхан амьдрах юм а. Тоглож хоол идэхээс өөр юу ч хийхгүй. Хэлээд яг бид нэр ялгцаа цэвэрлүүлэн түрээс төлөхгүй үнгүй амьдран тэгээд бидэнд юу ч өгөхгүй шүү. Өөгдөг шүү дээ. Хариуд нь өхөрдөн байдлаараа бидэнд баяр хөөр бэлгэлдэг. Бойлж үз. Хойд насандаа зайц болж төрөх юм шүү. Ээж чанамал, хүүхэд чанамал, аав чанамал. Үгүй, энийг ээж чанамал болгоно. Эсвэл аавгаах чанамал гэх үү? Үгүй, чамд гадлын ус зохиж байна. Хүүхэд чанамлаа, энэ ямар байна? Суун крем. Суу. Жинхэнэ асуулт бол та нарын аль нь өвөө чанамал вэ? Зайцхан түр хүлээж байгаач чухал юм хийж байна. Гүйцээ суу чи халагдсан. Одоо явж үз. Ноён талхаа үгүй. Суу. Гүцээлгэн нэрс шоколад. Дуслан хардаа. Гой болжээ. Та үнэхээр сууд өсч юм аа. Шилдэгэн байна гэдэг амаргүй. Зайцхан чи юунда ядарсан юм бэ? Ажил хийдгүй байж? Тэнгэр минь юу ч харагдахгүй байна. Шоко, агуулгаас хэрэгтэй юмнуудыг чинь аваад ирлээ. За баярлалаа. Тийм ээ, цайны цаг. Өнөөдөр хэн өдрийн хоолыг харь үзэж байгаа вэ? Би бүгдээрээ карита будаа иднэ. Оо, болох юм. Хамтдаа өдрийн хоол хийнэ.
Нөгөө нэг хуучны карыг яаж гоё амт оруулах вэ? Карины оронд карамель хийвэл бүр илүү чихэрлэг болно. Ноён тал халуун ногоон дуртай. Тиймээс энэ халуун чинжүү яах болно? Гон уйдгартай амттай. Эрзэнэн чихэр хийнэ. Мөөгүй. Хөөсөн чихрэн дээр тийм ээ? За болчлоо. Одоо буцалтлан хүлээ. Өдрийн хоол бэлэн. Дайжгүй амттай болж. Чихэрлэг өнөртэйж байна. Миний маш нууц карины жор, нууц нь карамель. Үгүй хэлгүй дээ. Зөөлөн амттай бол. Сүү бодож байснаас дайжгүй хоол хийдэг юм байна. Зайцгаа чи идэж. Би гой хоол хийдэг. Тэгж байгаа зааж өгнө. Үгүй. Чадахгүй байна. Би яагаад дансны үлдэгдлийг гаргаж чадахгүй байгаа юм бэ? Толгоогоо сэргээхээс. Шоко, энийг яагаад хийгээгүй юм? Хийхэд хэцүү болохоор та өөрөө хийгээд үзэхгүй юу? Ой, би даргач шүү. Оо за, тийм үү? Бүх үлдэгдэл нь гарч ирсэн юм уу? Буруу бодоод байсан байх та. Хөөх, харих цаг болчихжээ. Маргааш уулзцгаая. Баяртай. Хааста банана. Зайцгаа баяртай. Чоко, хоёулаа ахаад л зэрэг ажилдаа ирлээ. Их рүүд. Гайхалтай. Хөөх. Зайцгаа, чи сайн уу? Сүү цай тавиад тааж дэхүү. Би байхгүй бол энэ үсчний газар баларна да. Чи хацтай нохоо шүү. Өдөр чин тоглохоос өөр юу ч хийхгүй. За ирэх мэ, очлоо. Элсэн чихрийн өшөө авалт. Баярлалаа. Хөгшөө, ингээд бид байртай болчихлоо. 10 жил хичээж ажилласны хэрэг гарлаа шүү. Үгүй. Юу болох нь вэ? Манай байшинг нураачихлаа.
Зөвхөн байшин биш ээ. Хотыг тэр чигтний сүйтгэжгэлээ. Одоо тэгээд яаж амьдрах юм бэ? Дахиад тэмчихгүй нэ. Та нар хэдий болтол талхнуудад дарлуулах юм бэ? Толгой дээрээ цацаж, нүүрэндээ түрхэж, биендээ түрхэн. Манай найз нөхдийг ямар их золиос болгож байна вэ? Бидний орон гэрийг нурааж яваа талхнуудаас хариугаа авцгаая. Тийм ээ. Хариугаа авцгаая. Хүлээгээрэй. Гэхдээ бид нар ийм жижиг юм байж яаж талхнууд руу дайрах юм бэ? Тийм шүү. Ёстой ямар ч нэмэргүй штэ. Ямар нэг сайхан арга байж л таараа. Таныг хүссэн төрхөнд чинь оруулж өгнө. Яг энэ шүү. Бүгдээрээ хамт талхны үсчний газарт очиж биднийг том болгоод өгөх гэж хэлцгээе. Бид нар талхнаас илүү том болчихвол биднийг ялж чадна. Хөөх, сайхан санаа байна шүү. Одоо шууд талхны үсчний газар руу явцгаая. Тийм ээ. Улаан гэрэл байна. Түр зогсоорой. За бүгдээрээ гарцаар гарцгаая. За. Нөхдийнхөө талын алдчихгүй шүү дээ. Өөдгөө талхнуудаас хариугаа авна да. Хурдан талхны Тийм ээ. Халуун байна. Дахиад хэр удаа явах ёстой юм бэ? Аяг хүйтэн ус уух юмсан. Яна, усан тусаа чихэртэй ус болчихлоо шүү дээ. Ингээд бас нөхдөө алдах гэж. Энэ нөгөө талхны үсчний газар уу? Эцэст нь ирж чадлаа. Энэ цайцсан яагаад заавал бидний хажууд унгаж байгаа юм бэ? Дэнд олон амт нөхдөө алдчихлаа. Эсэн чихрүүдээ бидэнд удаан зогсож болохгүй. Талхны үсчний газар хажууханд байна. Амт нөхдийнхөө гаргасан золиосыг битгий март. Тийм ээ, тийм шүү. Заавал том болж угаад талхнуудаас хариугаа авцгаая. Хариугаа авцгаая. Тийм ээ. Хариугаа авцгаая. Ноён талхаа бидний дөрүүлээд харьлаа шүү. Маргааш олзъя. Баяр таа. Хэм бэ? Би буруу сонссон юм байх та. Юу вэ? Хэн гадаа элсэн чихэр асгаж хаваа? Элсэн чихрүүд дагаад ороод ирлээ. Амьдралдаа хачин юм үзэх юм аа. Шүүрдэж хаяа да. Энэ талх биднийг шүүрдэж хаях гэж байна. Одоо яах вэ? Нөхдөө, хэдүүлээ энд яах гэж ирснэ талханд тайлбарлацгаая. Элсэн чихэр хайчны хэлбэрт орчихлоо. Юу? Та нар үсээ засуулах гээ. Гэхдээ элсэн чихэр дэндүү жижигхэн болохоор засах боломжгүй. Юу? Мөнгө өгнө? Тэгээд бүр ихээгүй. Холоос ирсэн үйлчлүүлэгч чэж хөөж бас болохгүй л дээ. Үсийн засаад үзгүй дээ. Та тэр чих элсэн чихрийг яаж гоёх вэ? Аха, биеийг чинь том болгоод өгөх юм уу? Тэгвэл чи сайхан арга байгаа л та. За, энэ байхад болно. Энд чинь гялгаруудан байлээ байж штэ. Тэр энүүгээр одоо яах гэж байгаа юм бол доо? Элсэн чихрүүдээ та нарыг дүүрт нь овоолж угаад гялгаруутан бэлэнд хийснийхээ дараа биений хэлбэртэй болгож өгөөд нүд хамрам зураад өгвөл за дуусчихлаа. Ингээд хөлгартаа болоод том болчихдог. Одоо талхнуудаас хариугаа авч чадах нь тийм ээ. Би ч гоц ухаантай юм аа.
Ялгар утан бэлий болохгүй нэ. Энд чинь хэн зуух вэ? Энэгээр яах гэж байгаа юм болоо? Эхлээд хэн зуухаа асаасны дараа элсэн чихрүүдийг халбганд хийгээд модон савхаар сайн гэгч нь хутгаад өгвөл ингээд хайлсан чихэр болно. Сайхан халуун хайлсан чихрээ хавтгай зүйл дээр асгасны дараа эгдүүтээ жигнэмний хിവэр дарчихвал амт тайхан чихэр болно. Хэвэл одоо эхэлхүү дээ. Эдгээр талах шиг том болчихлоо шүү дээ. Үдэгрэ. Ингэж үсрээд болохгүй. Болохгүй. Одоо яа та? Аха! Бууж өгөх болоогүй шүү. Та нарыг том болгох аргаан олцглоо. Энэ талах яах гэж байгаа юм болоо? Харин л дээ. Энэ юу вэ? Ийм төхөөрөмжийг анхудаа харж байна. Энэ юу вэ гэж юу? Хөөсөн чихрийн төхөөрөмж. Төхөөрөмжөө асаасны дараа элсэн чихрээ төхөөрөмжийн дотор хийгээд модон савха эргүүлэхэд хөөсөн чихэр болно. Ямар хуу санагдаж байна? За янзын том болсон байна уу? Талхнуудаас илүү том болчихож. Одоо үсэрсэн ч зүгээр байна. Үс чинь танд маш их баярлалаа. За зүгээр дээ. Нэр тасны төлбөр. Энд чинь манай эсэн чихрийн хаан тус. Эхэр манай эсэн чихрийн хаан тусыг нураас нь талах чи байх нэ? Энд чинь яагаад байна? Манай эсэн чихрүүдийн өстөн. Өшөг аунда. Аваараа. Одоо цогтох газаргүй. Юу вэ? Энд чинь хөвөн шиг зөөлөн цогтх юм байна. Харин сайхан юм байна. Үгүй эсрэг талд нь. Яг наа чинь. Өглөөний минь ноён талхаа бид ирлээ. Энд чинь юу вэ? Оо сайхан байна. Ирчгүү. Ноён талхаа ингээд энэ хүн юм бэ? Мэнтэр манай үсчний газрын массаж хөвөн чихрийн залуу. Сайхан байж. Сайн байна. Үсчний шавнар. Ноён талхны үсчний газар тавтаа морил. Шоко, алив эхэлцгээе. За. Энэ сүү хаажчихва. Ягаад ингэж удаад байна? Ноён талхаа. Сүү, ягаад хоцорсноо тайлбарлаарай та. Гэхдээ эрхмээ хинтэй хамт ирснийг хардаа. Талхаа ууцалгүй хөтчээ. Багш, ямар сайхан гинтийн хэрэг вэ? Талхны мухлаг хотод ганц нэг амжуулах ажиллагаараа. Бид хоёр молди брэд бүрэг тараад би дагуулад ирсэн. Энд бүх юм чин том байгаа бололтой. Мэдээж шүү дээ. Би чинь хэний шав билээ. Энэ чинь хэм билээ? Шинэ шаваа танилцуулахыг зөвшөөрнө. Энэ бол амтд гуатай талх. Сайн байна уу? Таны шинэ шав гинэ. Чамд үсчингээ өвлүүлж үлдээсний дараа би хэсэг амрыг гэж шийдсэн юм. Дахиад би ч асгүй. Намайг засаж дуусаагүй байна. Түүхий авьяасын тоолгүй өнгөрч чадаагүй юм. Тэгээд сургаж явахаар шийдсэн. Хөөх, ямар сайхан түүх вэ? Чадвар чинь намайг үнэхээр гайхшруулсан шүү. Сайн уу? Намайг сүү гэдэг хоёулаа найзууд болъё. Ямар хүйтэн сэтгэлтэй юм бэ? Одоогийн хүүхдүүд юм болсон шүү дээ. Замд яваад жаахан өлсөх шиг боллоо.
Өлсөргүй яах вэ? Санаа зовлтгүй багшаа. Хааны найр шиг хоолунд бэлдээдгий. Би мах шаарыг. Харин би уух юм бэлдээ. Чамайг бас үсчний газар чинь амжилттай яваг харах ямар сайхан юм бэ? Таны сургасны аж шүү дээ. Нэрэн туслахыг чинь хараад их сэтгэл хөдлөсөн. Супер хөгслүүдийг супер модель болгож хувиргасан шүү. Үхэн сүү юу? Бурхан минь гэж. Энэ сүүтэй талхыг сургах гэж их хичээсэ. Тэгвэл амтдагва сүү хоёрыг үс засалтын тулаанд өрсөлдүүлэх үү? Амтдагва шилдэг үсчин болохын тулд хот дамжин аялсан. Энэ тулаан хэн хэнд нь хичээл болох байх. Тэгтэл бэлдэх хугацаа байхгүй. Тулгаа тэргээ. Надад амтдаггүйгаас сурах юм өчнөө байгаа. Сүү. За тэгвэл маргааш хоосон машины зогсоод уулзцгаая. Тэгвэл маргааш уулзцгаая. Ариг сайхан өнгөрүүлээрэй. Маргааш уулзъя. Ноён талхаа та зүгээр үү? Нэрээ амтдаггүйтэй талах мундаг байгаа биз? Би ус тасгыг харсан. Жинхэнэ суудан. За тулаана эхлүүлэх үү те? Тийм ээ. Би бэлэн байгаа. Тийм ээ. Нэгдүгээр үед нарийн модны самрыг хэрчнэ. Наргал модны самраа? Жинхэнэ үсчин хоёр гараараа хатуу чулуугч амьд дурлаг болгодог байх ёстой. Наргал модны самрыг төрүүлж урлаг болгож чадсан нь энэ үеийн ялагч болно. Бэлэн үү? Анхаар. Эхлээд. Энэ хатуу хальсыг яаж зүсэх болж байна? Хачны оронд энийг хэрэглэнэ. Тийм ээ, эхэлцгээе. Наргал модны самрыг хачаар хайчилдаг хэн байдаг вэ? Ядаж би талгаагаа ажиллуулах юм да. Хэдхэн минутын дотор наргил модны самрыг өрөмдөөд сэлбэр хийж гэлээ. Маш сайн байна. Нэр төрөө хэрэг ярих мэ? Савуулаг минь гэж. Ямэс үү? Наргил модны самрыг хаачаар сэлж байдаг. Чамд юу н чадах юм байна уу? Ялагчаар мэдээж амтдаггүйтэй талах тодорлоо. Сүүхүү минь. Яагаад хаачаар сийлсэн юм бэ? Мэдээж өрмөр сийлсэн бол амар байсан л та. Гэхдээ наргал модны самрыг үйлчлүүлэгчийн толгой гэж бодохоор өрмөр сийлж зүрхлээгүй маа. Тийм учиртай байж. За, шалтгаан тоочж болно. 2 дугаар үе. Шоколадтай сиропны ан. Хамгийн түрүүнд шинэхэн өлөн шоколадны сироп авчирсан оролцогч ялагч болно. Юу? Би энэ хавийг сайн мэдэхгүй. Хаанаас хайж эхэлгэж сайн мэдэхгүй шүү дээ. Би нэг газар мэднэ. Хоёул хамт явцгаая. Энэ талхны Моглог хотын хамгийн гоё шоколадны сироптай газар. Өдрөө минь дэрхмээ. Сайн уу сүү? Дэрхмээ. Дөнгөж гарсан хав халуунаараа байгаа шоколадны сироп авч болох уу? Тохиромжгүй үед ирлээ те. Одоо цайны цаг болохоор бүгд түр амарчихсан байгаа. Жаахан хүлээж байгаарай. Би удахгүй. За, сайхан хооллоорой. Эдний шоколадтай сироп 100%. Амтдаггүйтэй талхаа юу гэж байна? Цаг алдаж болохгүй. Би өөрөө хараад авчихна. За, авна. Би чадна. Сүү? Чи намайг аврах гэж байгаад унчихсан уу? Намайг үнэхээр уучлаарай. Сүү? Би зүгээрээ би сүүний хайцаг болохоор хөвж чадна. Чи явж бай. Араас нь гүйцээд очие. Би чадчих шиг боллоо. Амтдаггүйтэй талхаа чи намайг хүлээсэн гэж үү дээ. Хүлээвэл намайг хинч булгаацж төрүүлсэн гэхгүй. Чи дог царайлж л бай. Гэхдээ би сайхан сэтгэлтэйг чинь мэдэж байна. Юу? Хөөе, чи надаа ганцаараа бовтонч л бай. Би явлаа. Хүлээж бай.
Хөөе, ноён талхаа. Бид буцаад ирлээ. Нэгэн зэрэг үү? Ямар их уддаг юм бэ? Инээдтэй юм болоод би болох болохоор сироптод орохоор унчихсан. Би яагаад гайхгүй байна? Тийм бол энэ үеийг тэнцсэн тооцъё. Тэнцсэн? Тэгвэл би хожсон гэсэн үг үү? Үгүй ээ. Сүүлийн үеэс хэн ялагч болох нь шийдэгдэнэ. Жинхэнэ ялалт 100 давхар жимсэн цамхаг. 100 давхар жимсэн цамхаг. Боломжгүй штэ. 100 давхар цамхгийг төрүүлж хийсэн тэмцээний ялагч болно. Сүүжийн тэмцээнэ эхлүүлцгээе. Тийм өндөр цамхаг барихын тулд суурийн том жимснүүдээр хийх хэрэгтэй. Таруулснуудаа эхлээд та хэдтэй үзэхэндээ. Дээр нь гоо тавиад дараа нь хам барахцаа. Амтд гоотой талах бүр гайхалтай тактик хэрэгжилж байна. Тийм байна. Би энийг аваад харих юм шиг байна. Бараг боллоо. Юугаа бодож байдаг байна? Бүтэлгүй амтэн ямар ч тактик байхгүй. Нууцун таас явах үед. Даалгавраа биелүүлж эхлэе. Ийм хурдан барьчихлаа гэж юу? Гайхалтай. Ажлаа сайн гүйцэтгэлээ. Суу, муугаад ирээ. Тэмцээн дууссан. Ийм хурдан мó. Сүүгийн цамхгийг харцгаая тэхүү. Би юу хараад байна? Давхар алга, хэлбэр дүрс алга. Чи ер нь төлөвлөсөн юм уу? Ингээд ялагчийг зарлж байна. Ялагч амтд гоотой талах. Тэн нэг амтэн нэг ч үед ялж чадсангүй. Ормыг чинь угуулсан дуучлаараа ирхмэ. Маргааш бүр ихнээс нь нэвлэн шүү. Мэдлээ. Чадлаараа хичээнэ ирхмэ. Талха үсчний газараа цаашдаж сайн авч яваарэ. Тэгнэ ирхмэ. Сайн амтд гоотой талхаа ясанд баяр хүргэе. Чи үн цэнтэй өрсөлдөгч байсан? Эргчл би сайн хичээж байгаад чамдаа дахиад өрсөлдөнө. Хоёулаа тохирох уу? Сайхан тохиролцоо байна. За одоо явъя та. Үгүй бол галт тэрэгнээсээ хоцорхно. Сайн яваарай хоёроо. Баяртай амтд гоотой талхаа. Тэгэхээр сүүтээ өрсөлдөж үзсэн юм чинь ур чадвар нь ямар санагдав? Эхлээд болох чадваргүй сүний хайрцаг гэж бодсон. Гэхдээ шудраг сайхан сэтгэлтэйг нь ухаарсан. Гэхдээ л жинхэнэ өсчин болж чадах болоо да. Тийм гэж юу? Чамаас ялгаатай нь сүү эхний үе дээр өрөм хэрэглээгүй. Наргил бодны самрыг гүйцлүүлэх чинь толгой гэж бодсон болохоор оронд нь хайж хэрэглэсэн. Гэхдээ тэр чинь Хоёрдугаар үед чи мэдэж байгаа да. Сүү өрсөлдөгчдөө тусалсан. та яаж мэдэж байгаа? Тийм биш бол чи хамт ирнэ гэж байхгүй шүү дээ. Сүүлчийн үед сүү чам шиг аргаар хурдан барьж чадах нь байсан. Гэхдээ утга учиртай загвар гаргахын тулд цагаалц юм шүү дээ. Тэр харта. Тэр хүүхэд 100 давхар хөшөө барьсан юм. Тэмцээний үр дүн чухал биш шүү дээ. Ялсан ч бай, үгүй ч бай, дараа нь ямар байх нь чухал байдаг юм. Чи энэ тэмцээнд чударгаар ялсан. Гэхдээ дараа хэн ялах нь надад сонирм байна. Ашгүй нэгэн барай дуусчлаа. Харъя да. Та намайг хүлээгээд л байсан юм уу? Хамгийн мундаг шүү. Чамайг хүлээгээгүй. Зүгээр зүүр эмгэлж хийж. Ноён талхаа хүлээж байгаарэ. Би аачлаа. Удамжны үсчин. Устж байгаа гудамжны үсчнийг бид аврана. Талх цахын үсчний гудамд тавтан барилно. Өнөөдөр бидний ирсэн газар бол Бэкери захын хажуугийн гудам. Энэ зах дотор 3 газар үсчин байгаа. Бүгд хаалга барих шахаж байгаа гэсэн. Гэхдээ та битгий санаа зов. Гоцавиаста үсчин ноён талх дампуурч байгаа үсчний газруудыг аварна. Ноён талха өнөөдөр ч гэсэн та өөртөө итгэлтэй байна уу? Тэгэлгүй яа. Мэдээчтэй. Манай ноён талх үс цацтааж сайн, мөнгөч гэсэн сайн олдог шүү. Тийм ээ ноён талхаа?
Тэгвэл хамгийн шилдэг үсчинтэй хамт эхний үсчний газар руугаа явцгаах уу? За эхний үсчний газар бол энэ газар. Яс зүйг мэдэх үү? За тэгэхээр залуусаа орцгоох уу? Тэд яагаад байгаа юм болов? Харин тийм ээ. Хэн нэгэн байна уу? Ноён талбай тэр мушга бов сэлэн барьчихсан байна. Халахны сэлэмнээс гэр задарч бай. Хөөх, тэрийг хар да. Оо, Хөөх, ямар их сэлэн бэ? эднэр чинь юу вэ? Хаадын сэлэм, хотын дайны сэлэм, хөрлөвийн жад сэлэм. Төрлийн ахуй худаг хүрдэл байна штэ. Хөөх гайхалтай. Үнэхээр олон сэлэн байна. Энийг бүгдийг юунд ашиглах уу? Ийм юм байхаа. Бурхан минь бүр ялаа хүртэл хуваачихлаа штэ. Бэ. Үсчний газартаа зөвхөн сэлмэл ашигладаг. Хоол идэхтэйч компьютерээ тоглохдооч зөвхөн сэлэм. Тийм байх нэ. Таны чадварыг харж болгосон болов уу? Гайхалтай чадвар байна да. Одоо сүүн крем хэрхэн бэлтгийг харуулъя. Энэ багч үнэхээр сүүн крем бэлэн болж байна. Ийм зөөлөн сүүн крем амьдралдаа идэж үзээгүй юм байна шүү. Овоо юм аа. Гэхдээ сүүн кремийн хүртэл заавал сэлмэр Цэвэр сүүн кремийг харин ч цэвэр ариун сэлмэр хийх ёстой. Хөөх, тогтсон үжил баримталтай юм байна. сэлмэн дуртайг нь ойлгож байна. Үс засахын хар мар байна. Өнөөдөр ч гэсэн гудамжны үсчний газрыг шалгагч сүү маань үсээ засуулна. Надад даатахад болно. Яагаад сэлэм суглаад байна? Үс засах ариун үйлд байж хэрглэж болохгүй. Бүх үсийг сэлмээр засдаг юм. Эний сэлмийг хүрт. Ийм санаатай талах гэж байдаг аа. Ноён талбай сүүний саранд маань нүх гарах шаглаа шүү. Хүмүүс яагаад зугтдгийг ойлгочихлоо. За, тэгвэл дараагийн үсчний газар руугаа явцгаах уу? Тэгээ явцгаая. Зя, хоёр дахь үсчний газартаа ирчихлээ. Цэмцгэр үсчний газар аа. Энэ ямар газар вэ? Ийм юм байх уу? Тэнд шилэн хаалга байсан бай. Хаалганд нь шилхэг тасч алга байна штэ. Энэ үсчний газар бол жил бүр ариун цэврээрээ тэргүүлдэг газар юм байна. Тэгээд яагаад хөнггүй байдгийг? Зя, нэг орцгоох уу да? Энэ дэвааж нь уу? Ноён талбай сахиусан тэнгэр байх шүү. Тавтай морилно уу? Цэмцгэр үсчний газарт ирсэнд баярлалаа. Орцохоос өмнө ариун хийлгээрээ. Хөөх, манай үсчний газраас ч илүү цэвэрхэн юм аа. Юм нэг ялалзаж галтганаж байна. Үсчний газрын гол зүйл бол ариун цэвэр. Бүтээгдэхүүний ариун цэвэр 100%, ажилтны ариун цэвэр 100%, эмэгцэг цэвэрлэгээ 100%. Үнэхээр төгс юм аа. За ойлголоо. Одоо үс засах чадварыг чинь харъя. Сүү? Мэдлээ. Чи чинь яаж байгаа нэнэв? Наад бохир өгцгөө хаан тавих гээд байна. Эн чинь яаж байгаа нэнвэ? Миний өгзөг. Манай цэмцгэр үсчний газар бол өглөө цэвэрлэж, өдөр ариутгаад, орой бүх тоос шороог цэвэрлдэг төгс үсчний газар шүү. Ямар цэвэрхэн газар вэ те? Муухай юмнууд чинь юу гэж бодоод орж ирж байгаа юм? Хурдан гарцгаа. Энэ үс чи яагаад байна? Дахиад ястаа арахгүй дээ. За, сүүлчийн үсчний газартаа ирлээ. Орох хэрэгтэй байх тийм үү? Тийм л байх та.
Унаад үсчний газар их л сонссон юм шиг байна. Хөө, энд хүн ихтэй юм байна. Орлого сайтай байх та. Эднийх өөрчлөлөгч ихтэй л дээ. Гайхалтай нийт орлого нь алдагдaltaй юм байна. Ямар сони юм бэ? Сайн уу ирэх мүү дээ? Донат үсчин байна. Тавтай морил. Манай үсчний газарт ундаагаар үйлчилж байгаа. Хөөх, энэ бүх ундааг үнэгүй өгдөг юм байх та. Надад жимстэй цай өгчих. Жимстэй цай юу? Манай цэсэнд жимстэй цай байхгүй. Оо байхгүй л яг. Уучлаарай эрхмээ. Оронд нь би ус зассан төлбөрөөс 1000-ыг хасъя. Хөөе, үсчээ. Энэ гүзэлцэг нь хэтэрхий жижиг юм байна. Уучлаарай. Ус зассан төлбөрөөс 2000-ыг хасъя. Сэтгүүл чинь өнгөрсөн сарын байна штэ. Бүгд миний буруу. Ус зассан төлбөрөөс 3000-ыг хасъя. Ашиг олох гээд байгаа юм уу? Үгүй юм уу? Яагаад төлбөрөө хасаад байгаа юм? Тийм шүү эзэгтэй. Манай ноён талах бол аль болох нэмж авах гэж хичээдэг юм. Эдний хамгийн том асуудал бол захирал нь хэтэрхий зөөлөн болохоор жижигхэн алдаа гарсан ч дандаа үнэ хямдруулдаг юм байна. Үсчний газар сар бүр алдагдал дандаа алдагдaltaй байдаг. Цагаа хий. Ногоон цай хүйтэн байсан болохоор хасах нь 2000, гүзээлзгэн жижиг болохоор хасах нь 3000. Тав цаад үзэхээр хасах нь 5000. Та 5000 аваарай. Тийм ээ, үсээ засуулчихад 5000-ыг авчлаа. 100000-ыг авсан. Дахиад ирнэ. Мөнгөгүй үедээ энд ирэхэд болно. Ус засаад мөнгө авах нь бүхэл нэмж өгдөг хэрэггүй. Эдний хамгийн бүтэхгүй юм шиг байна уу? За ингээд бид 3 газрыг шалгаж үзлээ. За тэгэхээр ноён талхаа ямар байсан бэ? 3 үсчний газар Тайлайланд нь асуудал байгаа. Маш том асуудал. Ёс зүй мэдхүү үсчний газар бүтээгдэхүүнээ сайхан янзалдаг. Тэгэлгүй яах вэ? Гэхдээ үсийг хайчаар засах ёстой. Юу вэ? Сэлмиг үл тоож байгаа мó? Дараагийнх нь цэмцгэр үсчний газар. Ариун цэвэр нь хамгийн шилдэг. Мэдээж шүү дээ. Тэгтээ үйлчлүүлэгчээ бохиргээд хөөдөг нь яаж байгаа юм? Тэр талхнууд бол үйлчлүүлэгч биш, бөм бохир нь ян шүү дээ. Эцэст нь доонод үсчин болоо үйлчлэгээ сайтай. Үс засах тааж сайн юм. Би юу? Баярлалаа эрхмээ. Гэхдээ үйлчлүүлэгчэд хэтэрхий их өгдөг нь асуудал. 8-ны үндэс суур алга байна. Үнэхээр уучлаарай. Би оронд нь 100000-ыг өгье. Эхмээ, өнөөдрийн үсчний газруудад ямар ч ирээдүй байхгүй юу? Одоогийн нөхцөлд бол амаргүй. Гэхдээ би болон ноён талах нэг арга байгаа. Нэр юу? Тэр чинь ямар арга юм бэ? Тэр бол 7 хоногийн дараа. Хаалга барьж байсан гудамжны үсчний газрыг би даварна. Талхны үсчний газрын эзэн ноён талхаа. Өнөөдөр талхын шийдлээр үсчний газруудад ямар өөрчлөлт орсон байгааг шалгахаар ирлээ. Ноён талхаа, өнөөдрийн 3 газарт итгэлтэй байгаа юу? тэгэлгүй яах вэ? За, ноён талхын шийдлээр дахин төрсөн газар бол энэ. Гудамжны үсчний газраа нэрээ өөрчилчихсэн байна шүү. За орж харъя. Хөөх, үнэхээр хүн ихтэй байна. Өмнөхөөс өөр болсон байна шүү. Юу болсон юм бэ? Өөрсдөө нэг хардаа. Хөө. Энийг л үзэх гэж ирдэг юм штэ. Бичлэг хийгээд бантубд оруулнаа. Хөөх. Мушга бовны сэлмийн чадвар бүр гаргууд сайн болжээ. Энэ залуу бүтээгдэхүүнийг сайхан янзалдаг. Төрөх хүлээгээрээ. Хөөх, шалан дээр нь ямар ч тоос алга. Чиз стик цэвэрлэгэндээ болон шилдэг. За, үсийг тань засаа дуусчлаа. Засалт нь ямар болсон байна? Цагуур нь таалагдж байна. Яагаад ингэж удаж байгаа бэ? Оо, тийм үү? Уучлаарай Миний эрхмээ. хайрын цагийг яах болж байна? Тэгвэл би ус зассан төлбөрийнхөө талыг л авъя. Болохгүй. Бүр харж бай. Түрүүн сонссон мэдтэй тал төлбөрөөл авъя гэсэн. Тооцоог яг л сэлэм шиг хийх ёстой. Тийм ээ, тэгэлгүй яах вэ? Өгье. Ухамсаргүй нянг устглаа. Тавтай морилно. Үнэхээр гайхалтай юм аа. Ноён талхтаа энэ бүгдийг тооцоолчихсан байж шүү. Ийм болохоор л 3 үсчинг нэг газарт ажиллуулжээ. Хөөх, та үнэхээр гоцгоонтой юм аа. За дараагийн үсчний газар хаана вэ? Брэндний уулзалт.
Өглөөний мэнд. Өглөөний минь ноён талхаа. Танд шууд ирсэн байна. Оо, цөцгийний тусгай нээлт. Хатан билууны төрсөн өдрийн урилга. Хог бүгд хэрэггүй хог. Энэ чинь Ноён талхаа яасан бэ? Хинээс захиарсан. манай яам ирж байна гэн. Ирж байгаа нь сайн биз дээ. Боо. Манай аав. Энгийн нэг аав байгаагүй. Бэ нэр төрийн юунаас жилүү эрхэмэлдэг чинэлэг айлын хүүхэд. Манай аав Брэндон хүүхдүүдэд нэр төрөө өргөж яваарай гэдэг байсан. За Брэд би. Чи дуулгах сайхан мэдээтэй гэсэн үү? Тийм ээ аваа. Би ихний оролдлогоор эсэлтийн шалгалтанд тэнцсэн. Оо, миний ууган хүү анхны оролдлогоороо тэнцсэн байна. Баяр хүрээе. Та намайг сайн хүчилсний ач шүү дээ аваа. Мөн Брэд Вард чамдж гисэн хуваалцах мэдээ байгаа гэлүү. Тийм ээ. Би Мэйо клиникийн бэлтгэл ангид тэнцсэн. Оо, Мэйо клиникийн бэлтгэл анги бахархахгүй байхын аргагүй. Би таныг дуурайгаад ухаантай болсны ач шүү дээ аава. Та хоёрыг хүмүн гэж дуудаж байгаагаараа бахархаж байна. Хундаг тулгалгүй яагав. Хонгор минь. Талханд ч гэсэн хэлэг сайхан мэдээ байгаа. Тийм үү? Талах жүжигэнд орсон. Жүжигчин болно. Тийм биз дээ талхаа. Тийм ээ. Чизковын жүжиг байгаа юм. Би их том дүр авсан. Их том дүр гинэ. Так дуусав. Үгүй. Талхаа. Би дандаа зад хуурдаг. Одоо бүр худалч болох нь. Би зэ том болох юм бэ. Хонгор минь. Худалч залхуу бол чи миний хүү биш. Яв. Би хэргэж ир. Талхаа. Тэр бүлээн гутам шиг. Гэрээсээ явснаас хойш 20 жил өнгөрчээ. Тэр цагаас хойш би аавтайгаа яриаггүй. Өнгөрсөн амьдрал чинь ийм өрөвдөлтэй гэж мэдсэнгүү. Болоод өнгөрчихсөн шүү дээ. Би зүгээр. Амьдрал чинь их хэцүү байсан байх та. Мэдсэнгүү штэ. Талхаа болцгоо. Ноён талх ямар их амжилт гаргасныг аавд нь харуулцгаая. Тэг хэрэггүй. Ноён талхаа бидэнд итгээрэй. Таныг насан туршдаа өрөвдөлтөй хүүчигээр нь үлдээхгүй. Юу? Өрөвдөлт байна. Талхыг алдаршуулах ажиллагааг эхлүүлье. Бүгд ажилдаа ороод. Талхны мөглөх хот руу хөдлөх гэж байна. Хаа хүрэх гэж байгаа юм ярих нэ? Талхны үсчний газар руу явж байна. Талх үсчний газар, үс асалтын Шангрила, үс зас занааду талх үсчний газар уу? Тийм ээ. Алдартай газар уу? Алдартай юу гинэ? Талхыг танихгүй хэн байсан юм? 10 жил дараалаад оны шилдэг үсчин болж байна. Талхаар ганц удаач болов үсээ засуулах нь мөрөөдөл. За тэгвэл Албан ёсны талх хамтангаа аваарай. Талхтаа бас байгаа шүү. алах ийм алдартай юм уу? Тэгэлгүй яах вэ? Манай хамгийн мундаг алдартай. Сайн уу? 3 зөөлөн талхнаас авъя. Тэгээ, $3. Талхны наалт 99 ингэ бүгдийн цогдгоно. Хөө, амжилт хүсье. Тэнгэр минь. Талх нэрэл энтхийн алдартай юм байна. Та талах усчны газар руу очих уу? Тэнд шууд талах усчны газар руу явдаг тусгай такси байгаа. Тусгай такси гинэ. Сайн байна уу ирхэмэ? Талхны шүтэн бишрэгчдийн үйл ажиллагаа удахгүй гэхлэн. Эний шүтэн бишрэгчдэн гинэ. Таны үнэхээр атаархаж байна. Өнөөдөр 100 шүтэн бишрэгч сонгогдож талхтай уулзаж гарын үсгийг авна. Энэ удаа би сонгогдоогүй. Үсчин гарын үсгээ өгөх юм уу? Үсчний газрын хардаа талхны шүтэн бишрэгчд гарын үсгийг авах гэж өдөржин очирлаж байна. Эрхмэн, хүлээгээрэй. Энийг талхад өгчихгүй юу? Таныг дургуутсахгүй гэж найдаж байна. За тэгье. Би гарын үсгийг авах гэж шөнжөө энд хонсон. Өнөөдөр талхны гарын үсгийг авахын тулд дүүргэлтэй хийлгээгүй.
Хөөе, ноёнтон. Дараа л дайрвал танд л муу да. Бид шүнжин хүлээсэн штэ. Гарыг үсэг авах гэж ирээгүй. Үүдэл уулзах гэсэн. Тэгээд хүүч хийе. Алха энтхийн үс чинь миний. Та аавны юм уу? Нэрээ яг адилхан юм байна. Тантай уулзах нэр төрийн хэрэг талхны ааваа. Чихэн содныг өсгөх танд ямар байсан бэ? Би насаараа халзан явж байна ирэх мэ. Толгоон дээр илээд өс сургуулаач. Маргааш би замын шалгалттай. Амжилт хүсээрэй аав талхаа. Миний хүү хаан байна. Хүлээс нь баярлалаа нарын бовнуудаа. Ноён талх шүтэмшрэгчтэйгээ уулзах хийсэн. Хоёр талхаа. Уулзалгүй их удажээ. Чамаг магтсан байхыг харсан юм л да. Гэхдээ ийм алдартай гэж бодсонгүй. Сайн уу аав. Манай туслах таныг талхны Монголын хотоор зочилж яваа гэсэн тухтай байгаарай. Шоко. Аав 5 оттой зочид болол хувийн лимузин захиалж өг. За. Анх удаа ирж байгаа бол би танд бяцхан аялал хийж өгье. Миний авсан шагнал цомнууд. Өөх ямар олон цом бэ? Хят гармаар байвал зойронд цомнууд байгаа. Тэгээд бас болоогүй. Хатан бэлүү, гүнж бэлүү, кинотууд, рок хамтлагууд гээд бүгд миний шидэд гараад үсээ засуулна гэдэг юм да. Тийм ээ. Ноён талхаа баларсан шүү. Гал тэрэгний ажилчид талх зурагт хуудаснуудыг аваад хайжгаж. Аавын чинь гал тэрэг аль хэдийн ээжгсэн гэж дууллаа. Талхыг алдаршуулах ажиллагааг мэдчихгүй л одоо яана. Ингээд энэ шансан талах юм бэ? Хөгжлийн нийт тазар тантай ажиллах юм аа. Талхаа! Чи намайг мэхэлдэ. Энэ олон жилийн дараа өчүүхэн өөрчлөгдөөгүй байна. Худлаа. Худлаа. Эцэг том болох юм бэ? Утарч талах миний хүү биш ээ. Ахиж ээж чамтай уулзмааргүй байна. Би алдартай байсан ч гэсэн эцээж бахархлыг чинь төрүүлж чадахгүй. Та угаасаа намайг түүгээ гэж бодож байгаагүй. Ноён талхаа битгий явуулаа. 20 жил бас л нэмэргүй хэвээрээ байна. Хурдан явцгаая. Гүгээрээ. Үгүй буцаад ирээд. Цао. Баярлалаа. Талах таны бахархлыг төрүүлэх гэж л тэгсэн юм шүү. Та хүүгээ өршөөгөөрэй. Та надад л уурлах хэрэгтэй. Үннийг хэлэхэд би л уучлалт гуйх ёстой. Олон жил өнгөрлөө. Гэсэн чи хэцүү л байна. Энэ талхны бага насны дурсамжууд байгаа юм. Буцаж ирэхээр нь заавал өөрт нь өгөөрэй. За баяртай. Зургийн цомог уу? Талхны бага насны дурсамжууд аа? Энэ юу вэ? Ноён талхаа. Энд байгаа гэж мэдсэн юм аа. Намайг үнэхээр уучлаарай. Бүгд миний буруу. Энийг танд. Юу юм? Аав чинь явхаас өмнө энийг танд өгөөрэй гэсэн. Юу юм? Зургийн цомог уу? Тэргүй баярлалаа. Ноён талхаа гуйж зүгээр харчгал та. Та аавыгаа буруугаар бодсон байна. Энийг миний төлөө хийсэн гэж. Аав чинь таныг энэ хорвогийн юунаас ч илүү их хайрладаг. Өнөөдөр тантай уучраа олох гэж ирсэн байна шүү дээ. Ноён талхаа одоо ч оройтойгүй байна. Гал тэрэг хотоос хөдлөхөөс өмнө хурдан яв. Хонгоржүлээ та минь ноён талхны л аж шүү дээ. Талх байгаагүй бол бид энэ Валентины баяраар нэг үнсэж чадахгүй л ус. Ромео минь чи намнаас сурсан юм шиг үнсдэг шүү. Маргааш би ярилцлах тайм сандраад чадахгүй баха. Талх дээр цаг ав. Үсийг чинь гоё засаад өгөх.
Би талхнаас уучлах байсан ч болоосой. Би хөгцөрч байггүй л байгаа. Аваа. Би вэ Талха. аваа. Миний хүү. Миний хүү. Аваа. Боцоо. Талха. Ууч тарай хүү минь. Аваа би танд хайртай. Ээж тэр хүн уйлаад байна. Тийм байна. Цүнхээ галт тэргэнд үлдээчихсэн болоо л тэ хүү минь. Энэ сарын зармаг. Чимээгүй. Та нар дараа сард энэ сарын зармаг шалгаруулалт болохыг мэднэ үстэй. Өөрсдийн онцлогийг харуулах тэмцээн болохоор бүгдээрээ маш сайн бэлдээрээ. За тэгвэл одоо өөрийгөө танилцуулах бэлтгэлээ хэн эхлэх вэ? За үзэлтэй зармагаас эхэлцгээе. Бүгдээрээ сайн байцгаана уу? Эсвэлэн чихэрлэг хайртай учирсан мэт санагдуулах гүзээлтгэнтэй зармаг байна. Нэзэдэ би бол амттайхан зармагэн дээр сэргэмээр сэнгэнсэн гүзээлтгнийг хасгаж өгөөд эсвэлэн чихэрлэг амтаараа бүх хүний хайрыг татаж байгаа. Баярлалаа. Эсвэлэн чихэрлэг танилцуулган сонсож дууслаа. За дараагийнх нь хэн танилцуулах вэ? Багшаа би танилцуулъя. Шоколадтай зармага чи одоо танилцуулаарай. За. Дүнгээс болоод хямарч байна уу? Дурлалаас болоод хямарч байна уу? Стрессийн эсрэг чихэрлэг зөөлөн шоколад шүү дээ. Нэг амсчих юм бол зогсож үл чадах хамгийн чихэрлэг амт шоколадтай зармаг байна. Чихэрлэг гэвэлж үнэхээр шоколадтай зармаг л да. Игэлгүй дээ. Гинэдийн юу өнөр вэ? Хата зармаг байсан байна. Гүзээлзэг нь шоколад. Бүгд хуучинсаг юм аа. Гата зармаг байна. Тийм ээ. Сайн байна уу? Би бол гата зармаг байна. Хамар бустарлаа. Миний үнэр хурц байна уу? Юу гэж байгаа юм? Толгой дээр маань сайхан амттай шоколад татчихаар зармагны ертөнцийн өсөж дэвших од. Гата шоколад болон хувирн. Нэг амсах юм бол ястаа салж чадахгүй байх шүү. Хата шоколад уучихлаа. Тэхийн болж өөр шүү дээ. Гата шоколад өөртөө үнэхээр ихтэй юм аа. За, бусад найзууд нь ч гэсэн өөрсдийгөө танилцуулах уу? Охтын сонголт энторын зармаг байна. Нялон биш зөөлөмт карамел амонд байна. Амьдралын чихэрлэг бас гашуун амтыг зэрэг мэдрүүлэх ногоон цайтай зармаг байна. Ялалцсан гялтганах гэрэл дод зармаг байна. Бүгд сайн бэлдсэн байна шүү. Тэмцээн ч ястаа сайхан болох байх та. Өөрийгөө танилцуулаагүй зармаг одоо байгаа юу? Төр хүлээгээрээ ванильтай зармаг өөрийгөө танилцуулах байна. За тэгвэл одоо өөрийгөө танилцуулаарай. Би юу? Хортон гараа. Сайн байцгаана уу? Намайг ванильтай зармаг гэдэг би цагаан өнгөтэй сүүгээр хийгдсэн. Зармгийг бүгдийн сүүгээр л хийдэг биз дээ. Харин тийм. Тэгээд би ванильны үнэртэй тэгээд юу Одоо танилцуулга нь дуусчихсан уу? Хурдан суудалтаа суугаарай. за Дараа 7 хоногт болох тэмцээндээ бүгдээрээ сайн бэлтцгээгээрэй. за бирлээ. Ирчихвөө. Ямар нэг юм болоо юу? Яагаад ингэж унжижхав? Ирэх 7 хоногт энэ сарын зармаг тэмцээн болно. Надад гайхуулах юм юу ч алга. Гүзээлзгэн шоколад ногоон цай тэгээд бүр гата шоколад хүртэл нэр хүндтэй бэл хэтэрхий энгийн байна. Намайг яагаад ванильтай зармаг болгож төрүүлсэн юм бэ? Ванильтай зармаг байхаар яад. Сонсож бай. Манай ванильтай зармаг бол хамгийн эртний олон жилийн түүхтэй алдартай гэр бүл. Тэгсэн яасан гинэ? Алдартай гэр бүл байлаа гэд яах юм? Хинч сонирхгүй байхад. Чи хаагаа нэхгүй юу? Хөгшөөн тайвшир. Эртэд бас ингэж гараад явчихсан. Энэ хоёрт яаж чадваа бэ? Ер нь шилжилтийн нас нь л юм шиг байна. Нэрээ 80 талхаас тусламжгүй.
Энгэнэ. Яагав дээ талхчны хотын шилдэг үсчнийг хэлж байна. Яагаад бүлдүү жимсдүүд ийм ихээр өвгөрөөд байна? Бүлдүү талах болох шаглаа байна. Би өөрийгөө сүйтэй зармаг болох нь л гэж бодлоо. Тэр жаах вэ? Зармагны гэр айл. Ноён талхаа тэр тасган харагдаж байна. Тэр тасганд л зармаг амьдардаг бах. Хөргөн очицсан. Тэгээ. Би яагаад заавал ванилтай зармаг болоод төрчихсөн юм бэ? Ямар ч содон зөвлгүй зармаг надаас ураалга. Миний хөө зочин ирлээ. Үгүй хинтэж уулзахгүй. Зармаг найз минь сайн уу? Сүү аха. Ноён талга өрдлөө. Уулзалгүй удаж. Энэ сарын зармаг тэмцээн болох юм биз дээ. Бид эндүү ингийн болохоор тэмцээнд орсон ч сүүлийн байранд орох нь тодорхой. Оролдож үзэг байж юу гэж байгаа юм бэ? Тийм ээ ноён талхаа. Тийм ээ, угаасаа сүүлийн байранд ор. Юу? Ванилтай зармаг бол бүх зармагны суур тэрэг мэдэхгүй юм чинь сүүлийн байранд орох нь тодорхой биз дээ. Сүүр байлаа гэд яадгийн? Ямар ч анхаарал татах юм алга байна. Тагаан ванилтай зармаг дээр шоколадны сироп түргэх юм бол гоё шоколадны сироптай зармаг болно. Гоё шоколад хэдэ болчлоо. Баярлах болоогүй. Нэрс тавиад. Үзээлцэг нэр цэцэг хийж хөвл хөөхөн жимсэн цэцэгтэй зармаг болно. Тэнгэнсэн хааны навч тавиад зүрхэн хэлбэртэй шоколадын жигнэмэг тавьж хол хамгийн гоё зармаг болно. Үнэхээр гоё зармаг болчихлоо. Ванилтай зармаг бол зургийн цагаан цаастай адилхан ямар ч чимэглэлтэй сайхан зогцсон. Хүүхдүүд минь яасан бол? Энэ сарын зармаг тэмцээнд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүдтэй баярлалаа. За тэгэхээр одоо ихний оролцогчдод дуудъя. Гүзэлцгэнтэй зармаг. Хөөх юм аа. Бүгдээрээ сайн уу? Гүзэлцгэнэ зүгээр үү? Харин тийм ээ. Хиндүү шунаад байсан. Тэгээд би хин гэж мэдээд байсан юм аа. Чи зүгээр үү? Цөөхөн гүзэлцгэн тавихгүй яасан? За, одоо дараагийн зармага танилцуулцгаая. Шоколадтай зармаг. Зогсхийн аргагүй тансаг амт таныг өдөрдөн. Сайн байна уу? Би бол чөтгөрийн тансаг өрх шоколадтай зармаг байна. Энд чи одоо юу вэ? Нийт оршуулгын заршин шүү дээ. Хөгшөө зүгээр үү? Ээж. Би зүгээр л шоколадны сайхан амтыг л хэлэх гэсэн юм шүү дээ. Миний бодлоор чи сэдвээ буруу сонгосон юм шиг байна. Одоо буух уу да? За, дараагийн зармаг гараад ирээрээ. Зармагны ертөнцийн өсөж буй од гаатай зармаг байна. Миний толгой дээр шоколадны үүрмэг асгавал Би бол амандын чихэрлэг бөгөөд давсархаг амтыг яна хөдлөхгүй байна. би танд амьдралын чихэрлэг гашуун амтыг мэдрүүлнэ. Ямар гашуу юм бэ? андаад онцгороод бахаар үнэхээр залах юм аа. Яагаад ингэж хэтрүүлээд байна? Манай хүүхдүүд энэ сарын зармаг болох гээд дэндүү их шунсан юм шиг байна. За тэгвэл сүүлийн найзтайгаа танилцах уу? Ванилтай зармаг. Өнөөдөр ч гэсэн бэлтээгүй маа та. Энэ нүцгэн толгой юу? Энд ч гэсэн ялгаагүй. Харин тийм ээ. Бүгдээрээ сайн байна уу? Ванилтай зармаг байна. Үнэн дээр би бол бусад найзуудтай маань харьцуулахад хэтэрхий энгийн зармаг. Үзэлцгэн шиг эсэглэн шоколад шиг нэлонч биш. Гаатай шоколад, ногоон цайтай зармаг шиг шинэлэг өвөрмөц биш. Би яагаад энгийн ванилтай зармаг болж төрсөн бол гэж их бодсон. Ээж авдаа ч их гомдсон. Тэмцээнд орох уу болох уу гэж бас бодсон. Гэхдээ ноён талхны ачаар би ойлгосон. Ванилтай зармагны энгийн байдал нь бол онцлог нь.
Шоколадны сироп тавьчих бол чихэрлэг шоколадны сироптоо зармаг. Тэгээд нэрс тавьчих бол чихэрлэг эсэглэн нэрс гүзэлцгэнтэй зармаг. Давслаг амонд сингэнсэн гааны навч хүртэл. Цагаан цаасан дээр шинээр зураг зурдаг шиг миний толгой дээр хүссэн бүх чимэглээ тавьж болно. Хөөх, тэгэхээр чамд бүх төрлийн чимэглэл зовхно гэж үү? Тийм ээ, ванил юм чин боломжтой л да. Би өөрийгөө ванильтай зармаг болж төрсөн гэдгээрээ бахархаж байна. Би энэ байгаагаар л гоё. Хүүгээ гайхалтай ухаалаг болгож өсгсөн байна шүү. Тийм ээ, өөрийнхөө давуу талыг маш сайн мэдэж байна шүү. Хөөх, ванильта заримгийг ийм сэтгэл татам гэж мэдээгүй юм байна. Харин тийм ээ. Мандаг юм. Ванильта заримга чи үнэхээр том болжээ. За тэгэхээр одоо энэ сарын заримга танилцуулъя. Энэ сарын заримг бол ванильта заримг байлаа. Тэр жаалч овоо юм аа. Ноён талга заримггүй үнэхээр жаргалтай байх шиг байна. За хоёулаа ч гэсэн одоо ингээд явах уу та. Тэгье.